Зя дууган нэг шалгачи. Энэ болохоор нөгөө зя дуу маань яж байна. За окей. Ер нь бол болсон байна. За сайн байцгаана эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэнд ороо мэд хүргэе. Ингээд манай чөлөөт лайв нэвтрүүлэг маань энэхүү эхэлж байна. Тэгээ өнөөдрийн энэ дугаартай за Монголын усны газрын дарга за Ноён Батбаяртай уулзаад байна. Тэгэхээр маш олон жил усны газрын дарга хийж байгаа. Тэгэхээр маш сонирхолтой, маш олон ялангуяа танин мэдгүй чиглэлээр маш олон сонирхолтой асуултыг асууна гэж бодож байна. Тэгээд танд өнөөдрийн мэндийг хүргэе. За таны ажил сайн уу? Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. За тэгэхээр таныг ялангуяа таны үеийн ярьдаг л та. Жоохон сонирхолтой асуулт. Ус бол Батбаяр юм. Батбаяр өөрөө ус юм гэж. Тэгэхээр энэ таны үеийн яагаад таныг ингэж хэлэх болов? Магадгүй усны газрын дараа маш олон жил хийсэнтэй холбоотой байна. Тэгэхээр та нийтдээ энэ ус гэдэг юмтай ер нь хэр удаан олон жил холбогдсон бэ? Би л утгийг сонсоогүй байна. Тэгэхээр хэрвээ тэгж хэлж байгаа бол одоо мэдээж нэгдүгürt баярлалаа гэж хэлэх ёстой. Нөгөө талдаа зөв хүн болгон ус юм. Заавал одоо Батбаяр ч гэдэг юм уу эсвэл тулмаад орж иж ярих ус. Манай говийнхны дунд нэг сайхан үг байдаг. Хүүтэй болохоор хүсэн бүлээж исэн хүн төлөхөөр би устай боллоо гэж ярьдаг. За тэгэхээр тэр усыг хүнтэй зүйрлэн гэдэг бол одоо маш чухал. Одоо таны асуусан асуултаар миний амьдралд одоо ус ямар үүрэг ролтой вэ гэдэг тэр би жишээл дөнгөж сая таны өмнөх нэг хүмүүстэй яриа суучил 1986 87 он шиг санаж байна. 12-3 настай байхдаа би туулгалт живжсэн хүн. Живээд яг одоо ингээл одоо за би живлээ дээ гэдгээ мэдрээд тэгээ нөгөө тэнгэр харагдахаа болоо доошоо яг ингээд гол ёроол руу орж ирсэн. Одоо хүртэл миний юмд бол одоо санаанд байдیں۔ Тэгээд нэг хоёр хүүхд татаж гаргасан энэ төр. Зүгээр яг тэрний арталт нь бодох зүгээр хоёр төрлийн юм байж байгаа юм л та. Тэгэхэд одоо хэрвээ өгцөн бол тэгээ амьдрал маань тэгэл дуусах байж гэж. Гэтэл нөгөө талдаа тэр би яг зайсангийн гүрний доотлолт ингэж үсэрч орж исэн. Тэгээ бодвол үсэрч хэдэд үсрээд орцсон байсан газраас жоохон буруу газар руу үсрээл тэр нь юу руу ороод гүнзгий ширүү урсгал руу ороод тэгэл баларцсан нөхрөл баг бидний тэр үеийнхний бид хэдий маань сэлдэг мэлдэг ч гэж одоо юу ойлгомжтой тийм. Тэг яг уу энүүгээрээ бодохоор ерөөсөө би бол өөрөө туулгал сэлбголын хүн дээр төрсөн. Та тэгэхээр Улаанбаатартай гэсэн. Миний төрсөн газар бол Горолтой аймгийн Алтаад. За. Тэгээд яг одоо манай аав ээж хоёр маань бас хаяа инээдтэйгээр маргадаг байсан. 8 сартад ирсэн үү 10 сартад ирсэн үү гэхэд өөрөөр хэлбэл би ерөөсөө ухаан орохдоо л одоо манай монголчуудын ярьдаг бол Баянгол зочдлын иргэн тойронд л ухаан орсон. Бүр хотын бүр. Тэгээ нэгдүгээр сургууль төгссөн хүн тэгэхээр мэдээж дундг бол сэлбгол туулгал маань миний амьдралд ямар чухал вэ гэдэг нь ойлгомжтой байна. Зүгээр нэгэнт л одоо хотын төвд өссөн одоо хотын төвийн хүүхдийн хувьд бол энэ хот чинь яаж оршин тогтноод байгаа юм бэ гэдэг их олон талаас нь бодох гэж оролддог. Бид нар ч бас их ярьдаг байсан. За тэгэл одоо нөгөө хамгийн анх л Тигр, Ефрат мөрний эрэг дээр Вавилон ус үслээ энэ гэл ингээл түүх үзээд ирэхийн алтандаа тэгвэл ерөөсөө туулгал маань манай улсын түүх юм байна л гэж ингэж л өссөн. Тийм учраас энэ таны асуултын хувьд бол ганцхан би биш ерөөсөө энэ монголчууд энэ Улаанбаатарын одоо унган иргэд одоо Улаанбаатарт амьдарч байгаа сая 500 мянган хүмүүс бол өөрөө ус дундаа бүр туулгал юм аа л гэж. Тийм тэгэхээр яг
Би таны сая яагаад танаас энийг асуусан бэ гэхээр байгаль орчны иргэн зөвлөл гэж байдаг. Тэгээ яг таны үеийнх юм бас ингээд дөрвөн бас байгууллага байгуулчихсан. Энэ байгаль орчны хамгааллын нэтрийг явуулдаг л та. Тэгээд тэндээс үүссэн яриа. Тэгээд тэнд бид хэд ингээд хурал цуглаа нэтрийг гэж ярихад таныг яалтчгүй тэгж ярьжсэн. За хоёрдугаар та нэг усны энэ газар үүсгэн байгуулсан нэг үүх төхийг товчхон дурдаач. Бид хоёр бас дөрвч ярьслах дээр бас хэлсэн. Гэхдээ яг одоо өнөөдөр үзэгчд бас сонирхолтой байх учраас хоёул дахиад товчхон усны газар хэдэн он үүсгэн байгуулагдав? Оргил үе хизээ бэ? Өнөөдөр ямар байна? Одоо сүүлийн үед бид нэг шинэ үеийн шинэ цагийн ингээл ярьдаг болчиход байгаа шүү дээ. Одоо орчин цагийн тим гэдэг. Энэ утгаар нь бодох юм бол 1938 онд анх усны департамент гэж байгуулагдсан байна. Тэгээ харамсалтай нь энэ усны байгууллагууд маань за би зөв тоолж байгаа бол 14 удаа байгуулагдаж 13 удаа татан буугдаад. Би яг 13 дахьыг анх байгуулагдахад анхны хүнээр орж ажиллаж ирсэн бол одоо 14 дахь байгууллага дээр нь 3 дахь дарга нь болоод ажиллаж байна. Тэгэхээр хүмүүс би 2005-аас 2012 онд усны хэрэглэх газар гэдэг газар ажилд ороод 2012 онд усны газар болоод тэгээ татан буугдах хүртэл ажилласан. За тэгээ сая одоо чинь жил болж байна. Жилийн өмнө 2023 онд энэ усны газрын даргын үүргийг төрөлхтөн үүсгэгчээр томилогдоод ингээд ажиллаж байна. Энэ хооронд харахаар яагаад усны байгууллагууд ингэж олон удаа байгуулагдаж ингэж олон удаа татан буугдаад байсан юм бэ гэдэг үгний арт талт нь бол за нэгдүгürt нь дандаа одоо бас сөргөөс нь ширхээс нь харах гээд оролдох юм бол юу явж ийж маш чухал байж. Жишээлх юм бол оргил үеийн 1970-аад оны үед усны аж ахуйн яам байсан. Мал аж ахуйн бэлчээрийн усжуулалтын асуудлыг тэр үед бас хөгжиж. Тэгэхээр яг тухайн үеийн хөгжил цэцгэлтийн эдийн засгийн хөгжил, эдийн засгийн нийгмийн гэдэг заавал хэлэх хэрэгтэй. Эдийн засгийн нийгмийн хөгжил цэцгэлтэнд усны ямар нөөц хэрэгтэй байна тэрнтэй холбоотойгоор жишээлбэл мал аж ахуйн бэлчээрийн мал аж ахуйн тухай асуудлууд маш чухал байж байдаг. Дараа нь атар газрыг эзэмших тухай асуудал гараад газар тариалангийн усжуулалтын асуудлууд чухал байсан бол дараа нь хот суурин хөгжиж ирэх замд хот суурин усан хангамжийн асуудлууд ирээд ингээд хөдөө аж ахуй дээр бол бидний усжуулалт гэдэг нэг байдлаар нэрлэдэг байсан бол хот суурин газар дээр усан хангамж гэж нэрлэдэг. За тэгэл усныхан, усжуулагчийн салбар за сүүлийн үед усны аж ахуй, сүүлийн үед усны менежмент гэдэг олон төрлөөр нэрлэж байгаа боловч ерөөсөө тухайн улс орны эдийн засгийн нийгмийн хөгжилд усны нөөц ямар ууралтай байна тэрийг л дахиж хөгжиж за зарим тохиолдолд магадгүй бас усны нөөцийг тэгж удирдах хэрэггүй байна гэж татан болгочихсон. Ийм л түүх байна. Энэ бол Монгол улсын одоо сүүлийн 100 жилийн түүх. Энэ 100 жилийн түүх бол устдаас ашгүй холбоотой. Мэдээж энэ бол байгууллагын хувьд ярьж байгаа бол яг усны тухайн асуудал ярих юм бол Монгол улсад төрд бие үүсэн бие болсон цагаас эхлээд холбоотой. Манай бүр үеийн төрийн хамгийн чухал үйл ажиллагаа мэдээж ус мэдээж шалтгаан нь ойлгомжтой хүн амьд явахын тулд ерөөсөө усал хэрэгтэй төрийн ус оршин тогтнохын тулд усны нөөц хэрэгтэй. Дахиад жоохон цаашаа явах юм бол нүүдэлчдийн хувьд бол ерөөсөө нөгөө усны тунгалаг усны сонхыг ирж хайж явж идэх хүмүүс учраас бидний сэтгэл санаа зан заншил энэ сэтгэлгээ аливаа юмд хандах хандлагад бол энэ ерөөсөө нүүдэлчдийн соёл иргэншил тэр дотор усны асуудал бүр шингэсэн байж. Тийм учраас усыг хайрлах, хамгаалах, хойч үедээ үлдээх гэдэг энэ гурван зүйл бол одоо бидний одоо юу гэх юм одоо цаанаас одоо элэг зүрхнээс гарч ирж байгаа зүйл гэж ойлгож байна. Тийм тэгэхээр таны үүсгэн байгуулах гэснээс надад нэг юм санаанд орлоо л доо. Улаанбаатар хотын даргадын нэр дэвшижсэн хүн надаас асууж ирсэн. Ер нь хот байгуулахад юу чухал юм бэ? Ер нь хот ер нь яг үндсөөр нь яг юунаас эхлэх юм бэ гэдэг. Тэгээд бид тухайн үед бол мэдээж хавилж чадаагүй л дээ. Тэгээ усаа гэж бид хэлжсэн юм л да. Тэгээ учир юу вэ гэхээр Улаанбаатар хотын замбраагүй төлөвлөлт гэдэг өнөөдөр ярьж байна. За энэ бол мэдээж нөгөө усан хангамжийн асуудал бол ингээд цаана маш олон асуудал байгаа. За магадгүй өнөөдөр нөгөө утааны эсрэг гэдэг хүмүүс бас үзэл бодлоо илэрхийлж байна. Тэгэхээр энэ суурин газар усны ач холбогдлын тухай та бас нэг хэлээд өгч. Суурин газар дэлхий дээр үндсэндээ нэг 2-3 төрлийн соёл иржлээ.
За сүүлийн 1000 жилийн хугацаанд Европ төв дээр ялангуяа Ромын эзэнт гүрнээс хойш бол энэ хот дагсан соёл иргэншил. Манай өмнөд хөрш үед юм уу эсвэл одоо юуны ойрох дорнодыг аваад үзэхээр мэдээж хот байгаа. Гэхдээ хотын иргэн тойронд байж байгаа газар тарилангийн бүсээ дагсан сууршмал амьдрал. За 3 дахь соёл иргэншил буюу миний хувьд хамгийн их байгаль орчимтойгоо ойрхон байж ирсэн тэр соёл иргэншил бол нүүдэлчдийн соёл иргэншил. Бид тэр нүүдэлчдийн соёл иргэншлэр магадгүй 20 дугаар зууны дунд үеийг хүртэл буюу 1950-ад оны хүртэл нүүдэлчд дийлэнх нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй байж ирсэн. Тэгвэл 1950-ад оноос хойш Монгол улсад хотчих гэдэг юм уу эсвэл суурьшмал амьдрал шилжих энэ процесс эхэлсэн. За 50-ад оноос гэж бодвол ердөө 70-аад жил өнгөрч байна. Хэрвээ хүний нэг үе гэж одоо бид нар generation гэдгийг үе гэж орчуулдаг. Тэгвэл 30 жил гэж бодох юм бол дөнгөж 2 дахь үе нь л явж. Тэгэхээр бид нар тэр суурьшмал амьдралд бүрэн дүүрэн шилжиж чадаагүй буюу шилжих процесс мань явж байна гэсэн. Гэтэл хотын одоо хот суурин газрын суурьшмал амьдралын гол юм нь юу вэ гэхээр нэгдүгürt цэвэр ус, хоёрдугürt бохир усны асуудал. Ромын эзэнт гүрэн яагаад нурж байсан? Ромын эзэнт гүрэн нурж байсан шалтгаан бол цэвэрлэх байгууламжаа шийдэж чадаагүй буюу бүр тодруулаад хэлбэл Тибериус гол руу бүх юугаа оруулдаг одоо сая гаруй хүн амьдардаг болцсон байх үед нөгөө бохироо буюу одоо ялгцсан оруулдаг хэмжээнд хийтэл тэр Тибериус голын доотолд Ром хотын доотолд маш сайхан өргөн утам нутаг дэвсгэрүүдэг тэнд байдаг тариан талбай хангалттай хэмжээний ургац өхөө болж ирсэн. Тэгэхээр тэрнээс болоод нөгөө Ром эзэнт гүрэн маань их хэмжээний цэргийг нэг дорт хижээж чадхаа болж ирсэн. Ингээд цэргээ дараагаад эхлэхээр нөгөө хүчин сулраад явцсантай яг ижилхнээр бид нар ерөөсөө хот суурин газар байхад нэгдүгürt уух ус маань хаана. Хоёрдугаарт уугаад хэрэглээд гаргасан бохир усаа хэрхэн яаж цэвэршүүлэх юм гэдэг ийм хоёр зүйлэл байж. Бидний хувьд ганцхан Монголын хувьд биш ер нь дэлхийн олон улсуудаар харж байхад алтаанууд байдаг. Соёл иргэншлийн хувьд одоо юу гэдэг нэг нүүдэлчдийн соёл иргэншлээс эсвэл газар тариалангийн соёл иргэншлээс эсвэл мал дагсан соёл иргэншлээс суурьшмал амьдралд шилжиж байгаа хүмүүс төр бохирын асуудлыг шийдэггүй. Эсвэл цэвэр усныхаа асуудлыг шийдэггүй ийм асуудлууд. Манайд бол тулгамдаад байгаа асуудал за цэвэр усаа бид нар хангалттай хэмжээнд байгаа ч гэсэн хэрхэн яаж үр хойчтой үлдээх үү? Хоёрдугаарт нь гарч байгаа бохир усаа бид нар хэрхэн яаж цэвэршүүлэх юм? Тэрийг эргүүлж ашиглах боломж байна уу гэдэг асуудал дээр л манай энэ суурьшлийн одоо шинээр үүсэн бий болж байгаа Монгол улсад үүсэн бий болж байгаа суурьшлийн соёл иргэншлийн гол сүмэн тэнтэй байна. Тэгэхээр бид нар бидний өвөг дээдэс бол үер болсон газраас өдөр түргэн нүү гэдэг ийм уламжлалтай нүүгээд зүхтааж яваад 3 жил харж агаад эргээд сайхан сэргэхээр нь буудаг байсан бол одоо бидэнд тийм боломж байхгүй байна. Тэгэхээр доор хаяал хамгийн энгийн жишээ хэлэхэд бид нар үер боллоо гэхэд Улаанбаатар маань оторлоод нүгэ явчих боломжгүй учраас үерээс зүхтаах боломжгүй учраас үерээс хамгаалахаас сурах. Дээр нь үертэй яг ижилхэн нөгөө зоосны нөгөө тал гэдэг шиг гам боллоо гэд бид нар зүхтаагаад явах боломжгүй учраас үерчулсан, ганчулсан усны нөөцийн менежмент байна хэвээрээ байж идэг. Үер болоход бид хамгаалттай, гам болоход хамгаалттай байх ёстой. Дээр нь бохир усныхаа асуудлыг бүрэн дүүрэн шийдэх ёстой гэсэн. Ийм л нэг удлын маш энгийн одоо ойлголт. Тэгэхээр яг одоо хоёул ингэж ярил л да. Манай Монголд өнөөдөр хууль эрхцсэн орчин гэж одоо бид нар чинь хуулийн дор л амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо та бүдний дөрвчийн ярилцлаган дээр бас дөрөвдөжсэн. Энэ одоо нөгөө барилга хүлээж авах улсын комисс усныхнаас бараг ордог. Бараг тийм хуулийн зохицуулалт байдгүй гэж. Тэгэхээр өнөөдрийн энэ хуульд одоо юу одоо тавсны газрын дараагийн хувьд тийм юу нэмүүл одоо танд илүү одоо сайхан альсгүй л та бүхний ажил явуулахад илүү төхөмтэй болох. Мэдээж тэрийг л болчвол бүх юм болчихно гэж хэлэх хүмүүс бол байхгүй. Энийг манай үзэгчд маань маш сайн ойлгож байгаа зүйл. Гэхдээ зөвхөн нэг юу хэлэхэд одоо сайн хэлдгээр хэрвээ боломж өгдөг бол голын хамгаалтын бүст олгосон газрыг хүчингү болгодог болно. Бид газар олгохыг хүсэхгүй. Харин хүчингү болгох эрхийг өгдөг болоосай. Тухайлах юм бол авилгал хороол. Авилгал хорооллын газрыг хүчингү болгомоор усны үүднээс тэр барилга яаж барьсан яасан гэдгийг ярихаас л яагаад вэ гэхээр голын татам дунд барилга барьсан байгаа нь хоёр аюултай. Нэг бол голоо устгах. Нэг бол
тэр байшин ус. Аль нь дийлэх нь баг байгалийн жамаараа ойлгомжтой. Тэгэхээр голооч хамгаалмаар байна. Тэгэхээр хүмүүсээс хамгаалмаар. Тийм болохоор голын хамгаалтын бүсэд одоо газар олгоцсон бол тэрийг хүчинг олгодог ирэх байх юмсан гэж. Бид дахиад хэлчихье, газар олголтыг бид хиймээргүй. Тийм ирэх ерөөсөө ирэх баг. Харин хүчингүү олгодог болоод ирвэл. За нөгөө талдаа дахиад нэг юм. Улаанбаатар хотод юу вэ? 17 мянган хотод байж. 680 гаруй мянган нөхөн жорлон байж. Тэгвэл тэр нөхөн жорлонгоос сэргийлэх арга нь юу вэ гэхээр нэг хутгийн эргэн тойронд нь эрүүл ахуйн хамгаалтын бус болсон 100 150 200 метрийн зайд бас барилга барихгүй нөхөн жорлон байхгүй байна. Тэгэхээр дахиад яг саяхтай адилхан асуудал үүсэж байна. Шалт юу одоо гэх үр дүнд нь бид нар хутгийг хүртэл хамгаална гэхээр тэр хүний хутгийг чи хамгаалт гэж юу гэдэг нь тэр гэж хүмүүс хэлэх гээд байдаг. Тэр хутгийг хамгаалаад байгаа хэрэг биш, харин тэр хутгаар дамжиж гарч ирж байгаа усыг хамгаалаад байгаа юм байна. Тэгэхээр тэр усыг хамгаална гэдэг үг чинь нэг ч гэсэн хүнд за мэдээж нэг биш маш олон хүн баг. Тэр хүнд чанарын шаардлага хангасан, эрүүл мэндийн шаардлага хангасан усыг нийлүүлэхийн тулд байна. Тэгэхээр бас манай үзэгчид бас сонирхож байгаа хэл та. Энэ гэр хорооллын айлууд ход гаргадаг шүү дээ. Тэгэхээр одоо манайхан бол нэг талд их хөрсний бохирдол их байгаа. Ер нь манайч хөрсний бохирдол 50 шиг ингээд хүрцээ гэж яриад байдаг. Тэгэхээр яг Улаанбаатар хотод одоо тодорхой нэг бүс гэдэг юм те. Одоо гүний ход гаргаж болохгүй гэсэн нэг тийм заалт ч юм уу те. Тийм хоригдсон зүйлэр байдаг. Энэ 2024 он бол энэ тухай одоо юу гэдэг ажил болж байна лөө. 2024 оны 1 сараас эхлээл одоо усны газраас энэ асуудлыг тавьж гисэн. Бидний санаа бол ягтвал Улаанбаатар хотод тэр чигээр нь худаг өрөмтгийг хоригдж байгаа. Худаг өрөмтг. Гэтэ одоо бол хөлн зөв байгаа шүү дээ. Худаг өрөмтгтэн зөвшөөрөл авах хэрэгтэй. Тий, одоо авч байгаа. Тэр зөвшөөрлийг нь нийслэлийн байгууллагын орчны газар. Тэгээ нийслэлийнхэнтэй нэлээд олон ярьсан, орон нутгийн улсын хурлын сонгуулийн өмнө ярьсан, сонгуулийн дараа ярьсан, орон нутгийн сонгуулийн өмнө ярьсан, одоо ч бас ярих ба. За нийслэлийн маань юу гэж байгаа вэ гэхээр та бүгдийн ярьдаг голын хамгаалтын бүс дотор бол тэр нөгөө эрүүл ахуйн хамгаалтын бүс интерт бол худаг өрөмтгийг оргилё. За тэр зүг байна. Зайсан худаг өрөмтгийг оргилё. Их тэнгэрт баг тэнгэрт арцтад нөхдөд худаг өрөмтгийг оргилё. Ягаад гэвэл тусгай болдог газар нутг учраас бусдыг нь оргилж болохгүй байна гэж хэлээд байгаа. Би бол хэн нэгэн одоо юу болоод байгаа юм л да. Чир чин одоо юу гэдэг нэг айл гэрийнхээ гадаа худаг өрөмтөх дээрээ тулахаар ингээд тэрийг хоригдож болохгүй байна шүү дээ. Гэтэл тэр айлын эрүүл мэндийн төлөө бид нар хориглох хэрэгтэй байна. Тэр айл ус удирдах газрын амжилттай ажиллаж байгаа хутгаас ус авсан нь эрүүл мэндийн хувьд найдвартай. Харин өөрөө хутган өрөмдөд уух юм бол таны биш юм а гэхэд танай хөршийн жорлонгоос айл айлнаас нь бохирдох аюултай байна. Одоо тэгэхээр ингэж байна шүү дээ. Зарим айлууд одоо жишээ нь ингээд дахин төлөлтөнд орж байгаа айлууд байгаа л та. Тэгээд тэд нар болохоор одоо дахин төлөлтөнд дээр компанид өгөж газраа хулигдуул, янз бүр болж араас нь өчнөө олон жил чаргуулсалдж явж байснаас тавуулаа нийлээд, аруулаа нийлээд нэг жижиг юм амны хаус барьж. Эсвэл хашаанданы хаус барьж, дундааны худаг гаргач, тэндээсээ усаа ингээд аваа явчихъя гэдэг. Тэгэхээр та хариуллаа л та. За тэр бол бохирдолтой юм байж. Тэгвэл тэр хүмүүсийн санаачлагыг ямар талаар нь дэмжих вэ? Би бол одоо ерөөсөө болдог бол айл болгон хутагтай биш. Харин нэг хутгийг яаж зөв зүйтэй ашиглах вэ гэдэг саяын таны ярьдаг хэлбэр рүү ороосоо. Тэгээд болдог бол өдөр болгон мэдээж өдөр болгон худлаа. Гэхдээ ядаж 7 хоног болгон лабораторийн шинжилгээ хийгээд нөгөө өөрсдийнхөө эрүүл ахуйн шаардлага хангаж ийн гэдэгт баталгаажаад яваасан. Тэгээд олуулаа нийлээд олуулаа ашиглаад эхлэх юм бол тэрүүн тавьж байгаа хяналт маань хамаагүй сайжраад эхэлнэ. Хамгаалалт маань сайжраад эхэлнэ. Доор хаяад одоо саяын таны хэлдэг шиг дөрвөн айл дөрвөлээ дундаа нэг хутагтай байх юм бол дөрвөлийг ярьж хагаад жорлонгоо холтуулчих. Нөгөө муус нь нөхөө холтуулчих. Тэгээд тэр хутаг руугаа дөхөж орох янз бүрийн бохирдлын асуудлууд хамгаалаад явчихар чинь хамаагүй сайн болоод явчих гэсэн. Ерөнхийдөө бол хэрэгцээ ямар нэгэн байдлаар зүгээр түрүүнийхээ тоог л хэлээ л та. Монгол улсад нэг 70 орчим мянган худаг байна. Нийт Монгол улсын хэмжээгээр. Гэтэл тэрний 17 мянган буюу 4 худаг тутмын нэг нь Улаанбаатар хотод байж. Улаанбаатар хот маань нийт
Монгол улсын нутаг дэвсгэрийн 0.4 чөлөөтэй тийм жижигхэн газар дээр нийт хөдгийнхэн 4-1 байж байгаа. Тэгэхээр чи бид нар нэг хэсэг газар хитрхи их хутагтай болсон байгаа тодорхой. Тэгэхээр Улаанбаатар хотод хутгийн тог цөөрүүлээ, хөдөө орон нутагт хутгийн тог нэмэгдүүлээ гэдэг энэ зарчмынхаа үүднээс ажиллагаар л нөгөө хүмүүст маань айлуудад маань өөрийгөө хамгаалах боломж нь гараад ирж байгаа. Бид нар нэг усны тухайн асуудал дээр нэг юм бодмоо. Ямар ус чухал? Ус чухал гэж ярьдаг байсан бол одоо бид нар эрүүл ус чухал болоод. Гэтэл 680 мянган нөхөн жорлонтой байхаар таны ходог эрүүл байх баталгаа байхгүй байна гэдгийг л хэлээд байгаа. Тийм. Гэхдээ яг хүмүүс болохоор нөгөө өмчийн иргэн халдлаа гэж ярьдаг л да. Бид нар одоо та бас дөрөв санаанд суулгатай. Би ер нь энэ хашаанда лагай нүү, луунгай нүү ерөөсөө ямар ч хамаагүй. Би өөрөө тэр одоо ингээд ашигтай зогсуулаад ингээд явна. За хоёрдугаарт нэг асуулт байна. Энэ бас манай Улаанбаатарчуудад их тогломдож байгаа. Хоёулаа бас дөрвч ярьсан дээр бас дурдчихсан. За налахаас ер нь тэгэл энэ сонсголонгийн бүр хүртэл орчим ингээ ер нь бохирдолтой байна гэх тээ. Тэгээд нөгөө лаг шаврын асуудлууд хөндөгдөж байгаа. Туулгол бохирдолтой байгаа дээ. Тэгэхээр одоо энийг одоо манайх одоо хизээ яаж цэвэршүүл дуусах. Одоо энэ ч бас л сүүл миний санаж байгаагаар бол сүүлийн 12 жил баг ярьж байна л да. Тэгээ нэг одоо нэг тодорхой нэг ажил шийдлүүд одоо хүрж ийн үү? Юу болж ийн энэ талаар. За эхний тэний асуудалт дээр бид нэг үгтэй байдаг. Лага эднүү, луунга эднүү тэр баян хүний асуудал гэж. Гэтэл тэр баян хүний хүүхдүүд нь лага эдээд өвчлөөд байвал бидэнд бас хохиролтой байна. Тэгэхээр бид одоо нэг тэр бидэнд хамаагүй бие л чухал гэдэг сэтгэлгээнээс өөрөө сайхан амьдрахын тулд бусдыгаа сайхан амьдрах боломжийг бий болгох хэрэгтэй учраас усны асуудал яриад. Тэгэхээр ялангуяа усны асуудлыг энэ миний л асуудал бусдад хамаагүй гэж. Яг л ус хин нэг өмнөх биш. Нэг худаг нэг ус бохирдох юм бол нэлээд бохирдох аюултай. За нэг юм яг энэтэй холбогдоод одоо энэ 8 сард бид нар одоо аюул харамсалтай шийдвэр гаргасан. Би бол тэр шийдвэр дээр гаргасан хот бол хувийн хувьд маш хэцүү ус. Тэр нь Улаанбаатар хотод гадарган усанд орохыг буюу сэлхийг хориглосон. Одоо туулгал сэлж болохгүй. Яг гэвэл туулгал дээр гидсийн савханцар нэг илрээд. Тэгэхээр сэлнэ гэдэг чи одоо түрүүн би жиөх тухай ярьж ирсэн бол нэг хүн тэндээс авах юм бол нүдээр нь чихээр нь дамжаад бие рүү орох ёсгүй нөгөө гидсийн савханцар нэм орчиж. Тэгэхээр бүр сэлхийг хориглосон. За тэгээд одоо сая таны хэлдэг юу хэлмээр. Одоо тэр хагшаас гэж нэрлэдэг юм да одоо маш олон жилийн хугацаатай бий болсон байж байгаа ёроолыг цэвэрлэх асуудал. За ер нь бол бид нар голуудаа цэвэрлж сураагүй. Нөгөө суурьшмал амьдрал. Хэрвээ манай иргэдвэн энэ фейсбુક энтрээр хайгаад үзэх юм бол одоо хүн болгон мэддэг Венец гэж. Одоо их л дэлхий дээр алдартай Венецийн сунгуудаараа шуудуунуудаараа алдартай тийм байдаг. 1956 онд тэр байтугай олон түмний хувьсгал гэдэг нэртэйгээр Венецийн бүх сувгуудыг хоосолж байгаа цэвэрлсэн байдаг. Тэр цэвэрлэн гэдэг нь таны яриад байгаа лаг шаврын асуудал. Тэгэхдээ тэнд нөхцөл нь арай өөр. Учир нь юу вэ гэхээр нөгөө дандаа ийм цементийн шуудуунууд учраас усаа оруулахаа болцохоор тэнд нь дандаа шавар нурхаа сайхан усаа цэвэрлж болдог. Манай голууд маань өөрөө байгалаараа байж. Тэгэхээр байгалаараа байж хахад бид нар ямар ч нэгэн тооцоо өгөөр шууд юу оруулаад одоо юу гэдэг вэ нөгөө кофе шинтер оруулаад авна гэх юм бол тоталтой бид нар аюулж болох боломжтой. За тийм болохоор бид нар нэг хийх гээд нэг бас миний өмнө ажиллаж ирсэн дарга нар байна, манай усныхан байна авцсан байж байгаа нэг catfish гэж нэрлэдэг. Catfish гэдэг нь нөгөө юуны далайн ёроолоор үт юм уу эсвэл аквариумын ёроолоор яваад нөгөө доор нь цугларсан загсны баасыг цуглуулаад идэдэг. Тэр тиймэрхүү загсыг хилдэг. Тэрүүгээр нэрлэгдсэн catfish гэдэг нэг багаж авчирсан байна. Тэр багжийг энэ жил бид нар туршлаа. Туршихтаа бид нар юунаас сонгины гүүрний яг доотлолт нь туршиж үзсэн. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир уснаас доошоо явахаар 10 км орчим газар дээр 380 орчим мянган метр куб 50 жилийн турш ядсан хагшаас үйж байгаа. Хагшаас гэдэг нь зүгээр голын урсгалаар урсж исэн хагшаас бол бургас центр гэдэг юм байдаг бол тэр төв цэвэрлэх байгууламжийн хагшаас буюу бохирдол байж байгаа. Манай иргэд маань очиод үзээсэй. Тэнд үзэхээр намаг шиг болцсон, намаг гэж харагдмаар
бор юм ингээд усан дотор ингээд одоо хөвж байгаа. Энэ тэр хагшаас. За энийг цэвэрлэх боломж бол байна гэдгээ гаргалаа. Тэр манай машин бүрэн хүчин чадлаараа ажиллаа гэж бодоход хоногт 10 м кубик биш цагт 10 м кубик цэвэрлэх боломжтой. Тэгээд цагт 10 м кубик цэвэрлж байгаа бол 380 мянган м кубик хэдэн цаг ажиллах вэ? Гэт ингээд бодохоор нэг төхөөрөмж ягаад ч одоо яг 1000 цаг ажилттай юм хэдэн цаг 380 мянган цаг ажилттай гэж болчих учраас 38 мянган цаг ажиллах хэрэгтэй болчих учраас тиймэрхүү юунуудыг авмаар байгаа. Тэр одоо төхөөрөмж нь яадаггүй гэхээр ус ороод жоохон булингартуулаад манайхны ярьдгаар тэгээд сорно. Тэгээд сороход нөгөө булингартсан юмтай хамт сорж аваад тэндээ цэвэрлээд шигшээд тэгээд арай жоохон цэвэрсэн усаа гаргаж ирээд үлдсэн юм юу гаргаад ирж байгаа. Гаргаж ирээд за тэг шаардлагатай бол тэрийг юундаас. Тэгэхээр иймэрхүү тоног төхөөрөмжүүдийг нэлээд олноор нь авдаг болох хэрэгтэй. Дэлхийн улс орнууд төсөн мөнгнээс одоо жишээлбэл нэг тийм тоног төхөөрөмж одоо манай дээр байж байгаа юм бол тэрбум орчим төгрөгөөр Германаас авч ирсэн байж байгаа. Сая бид нар Германаас мэргэжилтнүүдийн урьж авч ирсэн, Хятад ашиглаж байгаа асуудаас нь авч ирсэн. Ямар ч үсэн үр дүнтэй байна, болох юм байна. Гэхдээ нэг юм гэж. За нөгөө талдаа зүгээр манайхны нэг ойлголт болчиход ялангуяа усны тухай асуудал. За тэр машиныг аваад өгч. За нэг тэрбум төгрөг юм байна. 10 тэрбум төгрөг аваад 10 машин өгч. Энэ хангалттай биш байна. Нөгөө машин маань тасралтгүй ажилласан. Тэгэхээр тасралтгүй ажиллана гэдэг нь доорх ял машин чинь бензин идэгтэй адилхан. Асар их бензиний асуудал, цахилгааны асуудал. За цахилгааны яг мотороор дахиад бензиний зардал. Дээр нь нэг машиныг дагаад 10-аад хүн ажиллах хэрэгтэй бол 10-аад хүн ажилласны дараа доор хаяад тэр нөгөө гарч байгаа хагшаас гэдэг юм зүгээр газар дахиад цэвэрлж байгаа юм гэж устгах юм уу? Тэрний оронд нэг машин дээр цуглуулж аваад ийш тийш яваачаад боловсруулах. Гэх мэт тэр ингээд нөгөө цогцоор нь шийдэх асуудлууд байгаа учраас цэвэрлэн гэдэг үг энэ. Одоо би зүгээр одоо манай Улаанбаатар хотын замуудыг цэвэрлж байгаа хүмүүс төр. Бид нар шүмжилдэгээд шороо босгоод цэвэрлээд юм. Тэр хэд маань байдгаараа цэвэрлдэг хогийн самцуулт нөгөө хогоо ханаас. Тэр яг тэрүүнтэй адилхан бид нар цэвэрлсэн нэр зүүх биш харин цэвэрлэх зайлшгүй шаардлага. А нөгөө талдаа ерөөсөө бид нар гол гэдэг юм бол голын үер болдог. Урд нь ягаад цэвэрлдэг байсан? Энд чид хизээч голоо цэвэрлж байгаа. Ягаад цэвэрлдэг байсан гэхээр үер. Үер чинь өөрөө байгалийн цэвэрлэх процесс. Дээр нь ийм 1.5 сая хүн нэг хаашаашаа 10 км зайтай, за 10 юм уу 20 км зайтай газар нэг дур амьдран сууж исэн түүх энэ төв Азад хизээч байхгүй. Одоо л дөнгөж бий болж. Тэгэхээр юм үүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр би яг тань үерийн асуудлыг асуух хэлээ л да. Тэгээд харин та үерийн талаар ярьлаа. Хотын дараагсан Батбаяд Улаанбаатар хотод үер болвол энэ үер чи ууралтын шүү гэдэг. Тэ их нэг сонин санаа. Юу илээ ч үер ууралдаг гэдэг. Тэгэл ерөөсөө байшин барилгууд ингээд дундаар ингээд ороод ирэхээр үер ингээд бүр улам хүчээ авдсан байна л да. Гэж би ойлгосон. Зүгээр үерийн гамшигын талаар нэг та бас нэг тань мэд хөөгднэс ч гэдэг юм нэг тодорхой нэг. Ер нь бол устай холбоотой хоёр том аюул. Too much буюу хит их. Too less буюу хит бага. Тэр хит их болж байгааг бид нар үер гэдэг. Хит бага болж байгааг бид нар ган гэдэг. Тэр Батбаяд дараагийн үе ууралдаг гэдэг. Одоо ямар утгаар хэлсэн би Батбаяд өмнөөс энэ тайлбар хэлмээр байна. Гэхдээ би тэр агуулгыг нь одоо жишээлбэл Улаанбаатар хотод 371 мянган дээвэр гэдэг. 371 мянган дээвэр шүү. Тэгээ энэ тоог Батбаяд зохиочлоо гэж яриад байгаа шиг. Энэ үйл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй байшингийн тоо. Байшин болон тодорхой дээвэртэй дээ. Хэрвээ бороо ороход тэр дээврийн бүх дээвэр усыг цуглуулдаг байсан бол гудамжаар орсон усыг 30% багасна. Доор боошиг тавиал. Одоо энгийн за зарим газар нь боошиг тавина, зарим газар нь том юм тавина. Хэрвээ тэгвэл үеийг 30%-аар боолцсон. Тэгэхээр үерл нь юу одоо бодвол Үүлбаатар тийм л үг хэлсэн баг. Уурлна гэдэг үг нь жишээлбэл гэр хорооллын дундуур урсж байгаа үерийн усан дээр нэмэгдэж болцсгүй юм нь хажуугаас орж ирж байгаа жалгын ус. Хотын дундуур урсж байгаа усан дээр үерлж болцсгүй юм нь болохоор энэ байшингуудаас орж ирж байгаа ус. Дээр нь ус сайхан ингээд одоо чирэл жалгаар ингээд урсчдаг байсан бол бид нар тэр жалгыг нь хаагаад ингээд байшин барьсан учраас ингэж урсах биш харин дундуур нь ингэж дагаж урсах хэрэгтэй болохоор улам их хүч саарад улам л аюултай болов. Жишээлбэл одоо
Одоо их л олон удаа жишээ авдаг. Авилгал оруулалтын техник бид нар баг үрийн хамгаалалт барьсан гэдэг нэг 20 см цуцаад хаашаа барьсан байл. Тэр саяын хэрвээ Үйлбаатарын үйл зөв болсон бүр уурлуулна. Ягаад гэхээр тодорхой хэмжээгээр нөгөө юу байна хан маань даах хүртлийн усыг тогтоод магадгүй 10 минут 20 минут магадгүй цагч тогт. Тэгж яагаад гинтхэн сэтэрхээр жинхэнэ ууралцсан юм шиг хэрвээ энэ хан байгаагүй бол айжуухан урсах хэрэгтэй байсан газар тэр хан байснаас болоод баг хийж орж ирнэ л гэсэн. За дээр нь 23 оны 8 сарын 4-нд 4 хүний амнасыг авч удсан. Аимшигтэй гэж хэлэхээр хүмүүс тийм аимшигтэй биш дээ. 4 хүний амнаас ирснэ гэдэг чинь аимшигтэй гэсэн үг. Тэр яагаад болсон бэ гэдэг тэр дахин ярмаар байна. Манайхан үерийг мартчихад. За тэнд 4 хүн яагаад нас урсан бэ гэхээр хоёр нь удамжинд явж байгаа тогон цохилснаас урсан. Нэг нь гэртээ би зүг ойлгосон бол 14 15 настай юуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ байж байгаад усанд өртсөн. Дөрөвдөх нь 10 сартай хүүхэд аав ээж хоёртойгоо машинтайгаа усанд урсаад машин арайг зогсоогоод машиныхаа хамар дээр хүүхдээ гаргачаад тавьчаад ийшээ харах хооронд дахиж ус орж ирээд урсгаа явцсан. За гэтэл хэрвээ ягаад тийм амар үер болоод юу болчихвоо гэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар жалгыг нэг урд нь 30 жилийн өмнө 40 жилийн өмнө 300 жилийн өмнө юу үер буудаг л байсан жалга. Сүүлийн 30 жил үер буугаагүй учраас тэр жалгыг барилгын хогоор дүүргээд дээр нь башин барьсан байсан. Гэтэл нөгөө үер нь ороод ирэхээр барилгын хогтой нийлээд зүгээр хоосон ус урссан бол тэр гэртээ байсан хүүхдээр 20 см усан өнгөрөөл явах байсан биз аюулгүй машиныг ч гэсэн урсахгүй байтал нөгөө юу маань барилгын хогноос болоод ус биш харин лаг шавар болж хуураад тэгээд асар хүчтэй урсаад эхэлж. Тэгээ нөгөө цахилгааны уснуудыг ивдээд ил гараа тэгээ хоёр хүнээс урж ин гэртээ сууж ятал тэр хүчтэй орж ирсэн учраас нөгөө хүүхдийг унгаач чинь тэгээ машиныг урсгах чинь гэдэг. Ингээ бодохоор хэрвээ 1982 онд юу болсон бэ? Одоо би тэгэхэд хүүхэд байсан учраас бас санаад байгаа. Үер Чингэлтэй хайрхан дээрээс тийм уулын үер, уран үер буусан. Яг энэ үнэтэй. Гэхдээ уулын нөгөө яг тэр бууж ирж явах үед нь автсан айлуудаас хэдэн хүн нас урсан. Гэхдээ ингэж олныг хамарсан юм болоогүй. Өөрөөр хэлбэл бидний хот байгуулалтанд боруул гэсэн. Энэний нөгөө талд нь та тэр тэгээ яаж хамгаалах гэж бол голын хамгаалтын бус юуны худгийн хамгаалтын бус гэж яриад байдаг юм ердөө л юм. За саяын тэр худгийн хамгаалтын бус энэ юу худагчийн хамгаалтын бус гэтэл бороо ороход хамгийн түрүүнд дүүрдэг юм бол жорлонгууд. Харин тийм. Нөхөн жорлонгууд. Тэгэхээр тэр жорлонгууд чинь бороо ороод ирэнгүүт урсангууд эндээс гараад ирдэг. Тэгээд тэр ус чинь нөгөө худгийн чинь эргэн тойронд очингууд эргээд нөгөө худаг руу ч ус орно л гэсэн. Тий, ерөөдөө манай гэр ороолын айлууд бол яг таны наад процесс шээ. Бас одоо хамсчил байна л та. Одоо ялангуяа саяхан тэр дарь ихэд бас үер байна, эдлэн байна, орчин байна. Тэгээд за ингээд хоёлаа яриагаа нэг жоохон товчирж явах бол та нараа сонирхолтой ярьж байгаа учраас би бас асуултаа бас ингээд юу яриад байна. Тэгэхээр хоёлаа манай энэ чөлөөт лайв тийм манай тод мэдээгийн чөлөөт лайв. Тийм учраас хоёлаа энгийн ингээд чөлөөтэй яа. Ямар нэг тийм мэдээж та бол төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн учраас албаны үг хэллэг битгий хэлээс гэж би хэлэхээр хайшин. Гэхдээ та айлуулах чөлөөтэй байгаарай гэдэг. За усны газар сүүлийн үед одоо ямар ажил хийж байна вэ те? Ялангуяа одоо бас нэг таны хэвлэлийн банк хурал зарлаад бас тодорхой нэгэн мэдээлэл өгч ирсэн санагдчихэв. Одоо 2-3 сарын өмнө байна. Тэгэхээр ер нь ойрын үед усны газар ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна? За бид нар энэ жилдээ 2024 онд 333 нуур гэж ярьлаа. Хэрвээ 5 хүмүүс олсон бол. Ерөөсөө л бид нар түрүү бас хоёлаа ярьлаа те. Гангийн эсрэгчдэр юуны үерийн эсрэгчдэр хамгаалтын арга бол ерөөсөө л усны нөөцийн хоригдлол бий болгох. Хоригдлол бий болгох аргуудаа далан барих, боомт барих, үерийн хамгаалалт барих гэж нэрлэдэг байгаа болохоос аль болохоор тэр уснуудыг л хоригдлуулад авах юм бол үер бол хоригдлуулад хамгаалах нь гам болоход хоригдлуулсан уснаас ихнэ. Энэ асуудал. Гэтэл усны нөөцийн хоригдлол гэхээр хүмүүс дандаа тийм алсын юм бодоод байдаг. Та шүдэ угаахтаа грантаа онгоолгоод усаа гойжуулаад угааж байгаа бол усны нөөцийн хоригдлол хийгээгүй. Харин стакан тосч яваад буцаад хаагаад энэ стаканаараа шүдэ угаах юм бол усны нөөцийн хоригдлол хийж.
Энэ усны нөөцийн хуримтлал нь усыг хэмнээ зогсохгүй таны хэрэгцээг хангацчих. Дээврийнхээ усыг цуглуулад авах юм бол вирус сэргийлээ зогсохгүй юг өөрийнхөө хэрэгцээг ногоо тарих тийм За одоо тарих тийм одоо би маш энгийн жишээ хэлье. Шалаа баг. өгөөдөө тийм За одоо жишээлбэл томоохон одоо том байшингуудын борооны усыг цуглуулаад шалаа угаах юм бол бүрэн боломжтой. Гэх мэт. Ингээд явна гэсэн үг. За тэгэхээр энэ 333-ыг сум болгоно нэг нууртаа болох юмсан. Тэр нуурыг дагаад юу болох юмсан? Усны нөөцийн хуримтлал бий болох юмсан. Хэрвээ нууртаа болоод эхлэх юм бол ядчил нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн одоо юу гэдэг цөлжилтийн тухай асуудал, мод тарих асуудал, малаж ухрын газар тариалангийн усан хангамж гэл ингээл жижиг юмнуудыг шийдэх боломжтой. Бид нар айлуудыг өрхийн ногоогоо тарьгаал ингээл хилээд идэг. Гэтэл хажууд нь нуур байж байвал ногоо тарих нь бол амархан бол. Гэх мэтэр ингээд нэг удлын жижигхэн юм шиг боловч бид юусоо яг яах гэж амьдраад байгаа хүмүүс вэ гэхээр бид хөгжил дэвшлийн төлөө биш харин сайхан амьдрахын төлөө харин тэр сайхан амьдралыг бий болгохын тулд хөгжил дэвшлийн тухай ярьж байгаа. Тэгвэл хөгжил дэвшил гэдгийн хамгийн анхны үндэс суурь нь юу вэ гэхээр сайхан амьдрах боломжийг нь бий болгосон усны нөөцтэй л байна. Энэ рүү бид нар гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Тэгээд яг бас одоо юу гэдэг дөнгөж сая хэд түүчийн 7 хоногт хоёлаа анх ярихад би Булган аймагт очиод ирлээ. Булган аймгийн иргэдийн төлөвлөгчдийн хурал дээр та бүхэн маань энэ 13 нуур байгуулах боломж байна. Энэ нуурыг ажиллаач гэдэг ингээд явж байна. За тэгэл цаашаа эгийн гол дээр усан сан барих тухай асуудал, Эрдэнэ бүрэн дээр усан буюу ховд гол дээр усан сан байгуулах асуудал, Хэрлэн гол, Орхон гол, Туул гол гэж бид нар олон асуудлыг ярьж. За энэний хажуугаар бас нэг зүйлд санаа тавьж байгаа нь Улаанбаатар хот орчмын усны бохирдлын тухай асуудал. За бидний гол зорилго юу вэ гэхээр төв цэвэрлэх байгууламжид очиж байгаа бохир усны хэмжээг багасгая. За яагаад төв цэвэрлэх байгууламжид очих бохир усны хэмжээг багасгах ёстой юм бэ гэхээр төв цэвэрлэх байгууламж дээр хүчин чадлаас нь илүү их хэмжээний бохир ус оцсноос болоод төв цэвэрлэх байгууламжийн өөрийн бүрэн хүчин чадлаараа 100% ажилласан ч гэсэн тэрнээс нь илүү ус очихоор чинь цаашаа гарах нь ойлгомжтой. Тийм л болоод туулгол бохирдоод. Тэгэхээр туулгол бохирдно гэдэг нь таны миний үр хөвгтүүдийн үзэж байгаа хүний үр хөвгтийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Тийм учраас туулголоо цэвэрхэн байлгахын тулд тэр цэвэрлэх байгууламж дээр очиж байгаа бохир усыг багасгая. Бохир усыг багасгахын тулд усны дахин хэрэглээ нэмэх. Нөгөө дээвэр, нөгөө уйлэг болтол ярьсан сүлдээ бүр одоо надад ч уйлэг боллоо гэж загнуулж байгаа машин угаалгын газар. Арь ширний үйлдвэр. Ийм. За энэтэй зэрэгцүүлээд бас нэг дахиж ярьж эхэлж байгаа юм. Нэг хэсгийн усаа хэмнээ, хүүхдүүдээ та нар шүдээ хэмнээ, шүдээ угаахтай бол усаа хэмнээ гэж яриа сууж ядал нэг хэсэг нь замраагүй усыг зүгээр шавхан зайлуулах гэдэг нэрээр хийгээ явж байдаг. Жишээлбэл Худалдаа хөгжлийн банкны барилга барьж байгаа газар. За тэрэн дээр тогуул тавьсан, шүүхтэлсэн. За тэгээ сая дээд шүүхтэр шүүхийн шийдвэр гараад ямар ч үлсний төлбөрөө төлөх ёстой гэдэг ийм шийдвэр гарсан. Тэгэхээр энэ газрууд тэр төлбөрийг яагаад яриад байна гэхээр мөнгө авах гэж юм гэж ойлгоод байгаа шүү. Үгүй ээ, усаа хэмнэхгүй бол та мөнгө төлнө. Тийм болохоор усаа хэмнээч л гэсэн үг. Тэгэхээр нэгтгэж хэлбэл бид нар усны хуримтлалын төлөө байдгаараа зүтгэж юм. Дээр нь санхүүгийн механизмын аргаар усаа хэмнэх арга барил руу шилжээч гэж. За одоо 3 дахь юм нь усны төлбөрийг жоохон усны үнэмжийг нэмэгдүүлэх тухай асуудлыг бас төлөвлөж ярьж байна. Усны үнийг нэмэхгүй бол үнэхээр болохгүй байна. Тэгэхээр нэмээд ирэхээр хүмүүст цахилгааны үнэтэй адилхан бид нарт дарамт болох юм шиг байна. Нэгдүгürt ард иргэд усны төлбөр, ард иргэдийн усны төлбөрийг нэмэх тухай ойлголт авах. Ард иргэд үнэгүй усаа хэрэглэдгээр хэрэглэнэ. Одоо хинч усны төлбөр төлдөг шүү зөвхөн үйлчилгээний төлбөр төлж. Ард иргэдэд хизээш нэмэхгүй. Яг тэгвэл болох ёстой. Харин ашиг олж байгаа аж ахуйн нэгжүүдээр төлбөрийг нэмээд. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагуудаар дарамт үүсэж байгаа. Харин аж ахуйн нэгжүүд маань бодоосоо. Үгүй ийм төлбөр төлөхөд тулд яах юм бэ? Таны нөө яриаг таслахад наадхан дээр ч хүмүүс бас шүүмжлэлтэй хандж байлаа шүү. Одоо үйлчлэгийн мэдээлэл бүтээж тийм үү? Тэгтэл одоо энэ байшин барилгын даавар байгаа аж ахуйн нэгжүүд шүү дээ. Тэд чинь нөгөө нэг иргэдийн авдаг яг үйлчлэгийн за үүснэ юу яах вэ? Яг нэгдүгээр санаа тэр. Одоо энэ манай үүдэн дээр би өглөө усгаа харж байгаа учраас хэлээд өөрхийн нэг хүнсний дэлгүүр байна, юу байж гэн дэлгүүр өргөн нийтийн өргөдүүлээ өргөн хэрэглээний барааны дэлгүүр байж гэн үсчин байж гэн хоолны газар байж. Энэ хэд иргэдийн уудаг усыг аваад байгаа. За тэндээ төлбөр төлж ийн үгүй юу? Тэгэхээр төлбөр төлөх хэрэгтэй. Гэхдээ төлбөр төлөнгүүт л
юу гэдэг дийлхийн аргагүй юм болоод баахан төлбөр ороод ирэх юм шүү дээ. Эдгээр бодоосоо. Жишээлбэл одоо юу гэдэг нэг худалдааны том төв байг. За одоо юу гэдэг нэг том худалдааны төв, нэг том зочид буудлын байг. Тэн дээр усныхын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлээ шүү дээ. Ямар ч бизнесмен хүн хамгийн түрүүнд яхаар 10 дахин нэмэгдүүлдэг. Энэ зардлыг бууруулах арга юу вэ? Тэнгуут л өөдөө юу вэ? Эсвэл усаа дахин ашиглах. Ингээл өөрөөр хэлбэл энэний ард талд нь мөнгө олохын тулд төлбөрөө нэмээд байгаа хэрэг биш. Харин хинүүлэхийн тулд усыг дахин ашиглахын тулд нэмээд. Ингээд нэмээд эхлүүл түрүүн би зориуд нөгөө зүтгээд ярьдаг төв цэвэрлэх байгууламжтар очиж байгаа бохор усны мань хэмжээ багасаад эхэлнэ гэсэн. Дээр нь надад нэг мөрөөдөл бит. Тэр мань нэлийн төхөөд би одоо тэтгэв гарахаас өмнө хийчих юм байна гэж их баяртай. Тэр нь юу вэ гэхээр Улаанбаатар хотод хаягдл усны бизнес явдаг байгаас. Жишээлбэл MCS Coca-Cola гэдэг компани хаягдл усыг амгалангийн цахилгаан станц авах гэж. За яг үүнтэй адилхан АПУ талах чихэр юу гэдэг те хүнсний үйлдвэрүүдийн хаягдл усыг шаардлагатай газар нь нэлээд авдаг болоос. Өөрөөр хэлбэл энэ хүнсний үйлдвэрүүд маань хаягдл уснаас ч гэсэн олбор орлого олдог болоос гэсэн энэ мөрөөдөл тэр эцсийн гүндээ аваад үзэх юм бол иргэд маань усаа хангалттай хэрэглэн аж ахуйн нэгж байгууллагууд маань усны төлбөр төлөхөөс хэмнээ зогсохгүй хаягдл усаараа орлого олж эхэлнэ. Бүр эцсийн дүндээ үр хүүхдүүд маань уух устай болтон туулах маань зөвшин гэсэн энэ эргэлтийн төлөөл явж байгаа. Түрүү таны тэр аршир үйлдвэр гэснээс одоо эмээлт эко ажуутрын маркет байгуулагдаж байгаа. Нийслэнд одоо тийм. Тэгэд энэ бол маш том дэвшил болсон шүү. Одоо би бол иргэн хүний хувьд одоо баяртай. Одоо жишээ нь Ярмагт арширны одоо маш олон үйлдвэрүүд байна шүү дээ. Уу Ярмагийн хаан. Тэгээ нөгөөдөл ч одоо таны ярьсан замбраагүй хаягдл замбраагүй тий. Тэр энэ бүхтийг нэгтгэхэд нэг юм аж үйлдвэрийн цогцлбор байгуулъя гэсэн энэ төр засгийн бас санаа бол надад үнэхээр таалагдчих. Ер нь бол бид нар одоо нэг ийм алдаа байгаа юм л да. Дэлхийн бас их олон улсуудад гарсан алдаа. Тэр нь алдаа гэж хэлэхээс илүү бас нэг тийм зүйл тогтолж байж байгаа юм шиг. Бид нар нөгөө зах зээлийн эдийн засаг гэхээр бизнесийн нэг номер тавьчихдаг. Тэгэхээр бизнесийг дагаж явж байгаа сөрөг нөлөөллүүд хүссэн бусыг гарч ирнэ. Тэр сөрөг нөлөөллийг яаж эерэг нөлөөл болгож хувирах вэ гэдэг үг нь сая бидний яриад байгаа ажил буюу бидний хэлдэг хэлээр усны нөөцийн нэгдсэн менежмент. Ус гэдэг юм би одоо жишээлбэл борооны ус зайлуулах хоол гэдэг нэрийг өөрчлөөч. Зайлуулж явах гэдэг юм. Бүх төрлийн ус хэрэгтэй. Бид нар ус гэхээр зөвхөн уудаг цэвэр ус мэдээж хүнд хэрэгтэй. Тэрнээс гадна уудаггүй байсан гэсэн машин уулын газар хэрэглэх ус байж болно. Ингээд усыг хэдэн ч удаа дахин ашиглах боломжтой учраас тэрийг л бий болгоё. Тэр нь аж ахуйн нэгжүүдэд өөрсдөд нь юутай байгаас. Ач холбогдолтой ус. Дэлхийд дахинд бол нэг юм жишээ байж байгаа. Нэг аж ахуйн нэгж байгууллагын гаргаж байгаа нийт зардлын 1% нь усны төлбөр хэтрэхгүй байх юм бол энийг боломжийн гэж үзнэ. Манайд та зүгээр үзээр одоо миний уул уурхайн компаниуд дээр үзсэн. Тэгээд мэдээж нийт зардлын хэмжээг би сайн мэдэхгүй учраас гэхдээ нийт зардлын хэмжээтэй харьцуулаад үзэхээр 0.1, 0.1 орчим хувийн л усны төлбөр болсон юм. Ямар ч асуудалгүй шүү дээ. Тэгэхээр усны төлбөрийг нэмнэ гэдэг нь нэгдүгээр маш бага хэмжээний зардал. Хоёрдугаарт нь шууд нэмэнгүүд өөрийн ирэхгүй төлөхөөсөө аргагүй ш төлөхгүй байх боломжууд насар олон гарч ирнэ. Усаа дахин ашиглаад тэр хэмжээгээр цэвэр ус маань хэмжигдээд хэмнэгдээд байна гэсэн. Тэр хэмжээгээр өөр хүүхдүүд маань ус үлдээд байна гэсэн. Одоо Улаанбаатар хот өнөөдөр нэг 300 орчим мянган метр куб ус хэрэгжилж байна. 2040 он гэхэд 1 сая болно. 3 дахин нэмэгдэнэ. Гэтэл бидний цэвэрлэх байгууламж дөнгөж 430 орчим мянган метр куб, бидний нөөц дөнгөж 450 орчим мянган метр куб. Тэгэхээр энэний ард талд нь юу гэсэн гаргалгаа гарч ирж байгаа нөхөр бид нар өөрийнхөө ус ашиглалтын ядаж 50%-ийг дахин ашиглах болохгүй бол бид нар асуудалд орно л гэсэн. Дэлхийн улс орнуудын жишээг аваад хотуудаар аваад үзэх юм бол усны дахин ашиглалтын хэмжээ 20%, 30%, 50% орсон газрууд маш олон байна. Дээр нь нэмэх нь борооны усаа цуглуулж байгаа газрууд олон. Үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудыг аваад үзэхээр 70%, 80%, 90% дахин ашиглалттай газрууд олно. Тэгэхээр хэдий чиний их хуваар дахин ашиглан төдий чиний хэмжээгээр цэвэр усыг хэмжиж гэдэг ойлголтыг л бид нар олж байна. Тий одоо чинь Герман хэд аж үйлдвэр хөгжчихсөн. Тэгээд нэг Германы нэг мэрэгжилтэн Монголд ирээд бочкины усыг татсан юм байна л да. Тэгээд татаж гарч ирээд бүр сэтгэлээр унаад хараад ирчих юм. Хөөчтэй би ямар их ус ингээд татчихваа. Чи юу гэдэг. Тэгэхээр тэр хүмүүсийн сэтгхүүд бол одоо тэр герман хүмүүсийн сэтгхүүний нөр тий манайхан бол одоо жишээ өө яах юм одоо байж л юм биш үү.
таны тэр өмнө хэлдэг нэг усаа аяхан тэгээд босоод одоо шүдэ угаахгүй байж шүү дээ. Ер нь тэгж угаадаг хүн ер нь манайд хэд байгаа вэ? Ер нь зүгээр сүүлийн 20 жилийн түүхийг үзэх юм бол усны газраас хичээж байгаа ажил наадах юм. Ерөөсөө альва нийгэмд альва өөрчлөлтийг хийх юм бол хамгийн том өөрчлөлт хамгийн түрүүнд дахин дотор л явуулсан. Танай байгууллагаас нэр зөвлөгөө мэдээлэл одоо ард иргэдэд өгдөг. Одоо жишээ нь засгийн газрын 11 төвөж байдаг шиг одоо усны байгууллагаар уулзтал. За одоо би нэг ийм устай холбоотой юм асуудал байна. Альсгүй бол устай холбоотой ийм нэг асуух зүйл байна. Танах дээр ийм мэргэжлийн тусалцаа өгөөч. Тийм. Мэргэжлэнтэйгээ яриулаач гэдэг юм ийм бас гарсаарлаа танад байдаг. Яг ийм хэлбэрээр бол байхгүй маш их баярлалаа. Ийм юмыг гаргая. Өнөө өглөө би жишээлбэл харж ялаа. Амралтын өдрүүдийн дотор 67 ширхэг мессеж манай фейсбુક руу ирсэн байлаа. Тэгээд 67-д хариулахад нь хариулаад заримд нь загнуулаад ингээд явчихж байгаа. Тэгэхээр юу бол communication бол явах нь харилцаа бол байгаа. Гэхдээ энийг илүү үр дүнтэй ойлгомжтой болох хэрэгтэй гэдэг бол гарцаа баг. Зүгээр нөгөө талдаа бас нэг зүйлийг манайхан ойлгосоо гэж. Бид энэ 30 жилийн хугацаанд бас хэтэрхий тийм хандлагын өөрчлөлттэй болчих. Тэр нь юу вэ гэхээр биел болж ийл болоо гэж. Гэтэл усны асуудал дээр хязгаарч тэгж хандж болохгүй. Жишээлх юм бол юу гэдэг нэг том үйлдвэр байгуулад тэр үйлдвэрийн усны хэрэглээ хэр их байх нь тухайн үйлдвэрийн ирээдүй болоо зогсохгүй тухайн хотын ирээдүйтэй шууд холбоотой. Тэр хот гэдэг нь нэгдсэн нэг ийм том зүйл учраас хот дотор байж байгаа нэг хүний усны хэрэглээч чухал, нэг үйлдвэрийн усны хэрэглээч чухал. Тэгэхээр бид бүгдээрээ нэгдсэн нэг юмтай байгаасаа. Одоо яг зүгээр ингээд тань нэг санал хэлэхэд за 100 нь бол мэдээж ингээд томдох. За нэг 50 одоо баг зэргийн одоо 1 минутын нэг контент ч юм уу те. Ингээд одоо чи та хэлж штэ. За усаа ингэж юм. Дээврийн усыг ингээд ч гэдэг юм уу те. Одоо бүх юм сошиал хөгжсөн те. Тэгэхээр ард иргэдэд энэ талаар нь илүү ойлгомжтой хөрвөл ялангуяа залуучууд ч одоо за таны үеийг хэл одоо телевиз үзэж байгаа. Одоо шуудхан хэлэхэд тий. Тэгээ одоо бол одоо бүх юм одоо сошиал дээр л явж шээ. Тэгэхээр маш их баярлалаа тэрийг. Гэхдээ би таныг асуух байх гэж бодоод байсан. Бид нар бас хүргэж чадаагүй юм байна. Бид нэг MG гэдэг нэг хүнтэй болсон. Хүн гэх юм уу гэх нөгөө artificial intelligence. MG гэдэг нь мөрөн гол гэдэг нэртэй. За тэгээд тэрүүгээр бас ганц нэг юмнууд гарсан байгаа. Гэхдээ хүргэж чадаагүй байгаа юм байна. Цаашдаа хүргэх ёстой. Тэр MG маань ямар учиртай вэ гэхээр юун дээр усыг замбраагүй хэрэглэснээс болоод усгүй болцсон гаригаас ирсэн хүн. Гэх мэтэр. За урд нь манай туул холын самбарын захиргаанаас хотуула гэдэг нэртэй юу бас гарч ирсэн. Ингээ янз янзын байдлаар бол бид нар оролдож байгаа хичээж байгаа. Гэхдээ хамгийн гол юм яг таны хэлдгээр аль болохоор олон хүнд хүрэх ёстой. Зүгээр таныг ч гэсэн ингээд яг өнөөдрийн яриа гарчдаар цаашдаа ч гэсэн хүсэх юм бол тэр усны газар сайн мөн гэдэг ерөөсөө чухал биш. Хамгийн гол юм ус гэдэг нь ямар чухал юм бэ гэдгийг л ойлгуулаасаа. Тэгэхээр ус чухал гэхээр хүмүүс дандаа юу бодоод байдаг. Юу гэдэг вэ нөгөө туулгалыг л бодоод. Гэтэл ус гэдэг чинь туулгалд байгаа ус мэдээж чухал. Гэтэл хөвсгөлд байгаа ус чухал, хөвсгөл нуун дотор байгаа ус чухал, таны гарантаар гарч байгаа ус чухал, таны зорилгын бочкын дотор байж байгаа ус ч гэсэн чухал. Тэр сайхан цэвэр усаар машин угааж байгаа бол машин угааж байгаа ус ч гэсэн чухал гэдгийг л ойлгоос. Дээр нь машин угаагаад гарч байгаа ус нь хог биш. Хаягдл биш. Тэрийг дахин ашиглах бүрэн боломжтой. Тийм болохоор л одоо усны үнийг нэмэх тухай асуудал ард иргэд маань доор ял одоо жилжингээл гуйлаа одоо энэ манай ард иргэд маань машин угаалгын газар очиод танах ямар машин усаар угаадаг вэ гэхээр цэвэр усаар гэх юм бол уучлаарай би хүүхдийнхаа уух усаар машин угаалгамаар байна. Танах усаа дахин ашигладаг болчихорой. Тэгвэл би ирье гэд буцаад гарчдаг байгаас. Хит хитэн хүн тэгж очисон байлээ. Над бас хүмүүс хэлж ийсэн. Гэхдээ аль болохоор олуулаа өөрөөр хэлбэл хамгийн том хүч бол нөгөө хэрэглэгч хаан гэдэг шиг энэ усыг хамгаалах хамгийн том хүч бол төр биш. Хамгийн том хүч бол ард иргэд буюу хандлага. Яг тэгвэл бүх хүн төр дотор ч хүн байгаа, аж ахуйн нэгж байгууллага дотор ч хүн байгаа. Тэгэхээр тэр хүмүүс байл нэгдсэн ойлголтоор усаа хайрладаг болчих юм бол энэ ажил зорилготой болно гэсэн. За ойлголоо. Тэгэхээр бид хоёрын ингэж хилээд лайв бол бас та би тань түрүү хэллээ. Та их сонирхолтой ярьж байгаа учраас ингэж урт болох гэдэг. Одоо хоёулаа энэ усны тухай төр завсарлаад та өнгөрт элчин сайд байсан хүн
учраас би бас эргэн хүний хувьд бас нэг асуух гэсэн гэж бодож байна. Ганц хоёр юм байдаг. Жишээ нь Виктор Орбан гэдэг одоо Унгарын сайд одоо бараг 5-6 жил хийж байна. 6 дахь жилд орсон уу. Тэгэхээр энэ хүн хэр ухаантай хүн бэ? Зүгээр одоо Путиний найз гэж шоолоод байдаг шүү дээ. Одоо жишээ нь Европтойч нэг харьцаад нөгөө талдаа Оростой хооч харьцаад тэгээ энэ хоёрын дундаас нэг хөөрхөн хожоод тэгээд ингээд нэг улс орондоо ашигтай юм хийчихэд яваад байгаа хүн шиг л харагдаад байдаг. Тэгэхээр энэ талаар та нэг сонирхолтой байгаас яриа. 1994 онд би оюутан байхдаа анх Унгарын сонгуулийг харж байсан. Тэгэхэд энэ Урбан Виктор гэдэг нөхрийг анхаарч байсан. 98 оны сонгуулийн үеэр хин Урбан Викторийн нам буюу Фидес ялах магадлалтай гээд тэгээд тухайн үед ерөнхий сайд байсан Хоорн Жуула гэдэг хүнтэй хоёулаа сууж хагаад мэтгэлцэн хийж их сургууль төр нэг тийм мэтгэлцэн хийжсэн. Тэр мэтгэлцээнийг маш олон оюутнууд үзсэн. Тэрний урд игнэнд нь нэг Аз царайтай нөхөр сууж исэн. За тэр үеэс эхлээд энэ Урбан Виктор гэдэг хүний надтай адилхан хуульч манай сургуулийг төгссөн хүн маш их анхааралтай анзаарч харж ирсэн. Тэгээд 98 онд сонгуульд ялаад Европын хамгийн залуу ерхий сайд болж ирсэн. Ингээд 98-аас 2002 хүртэл ерхий сайдаар ажиллаад 2002 онд найдвартай би 99 он төгсөөд ирсэн учраас 2002 онд найдвартай ялна гэж яагаад ялагдаад 2006 онд бас дахиад найдвартай ялна гэж яагаад дахиж ялагдаад ингээд 8 жил завсарлаад 2010 онд 3-2-оор ялсан. Ингээд 2010 оноос сая 2012 оны 22 оны хүртэл бүх сонгуульд 3-2-оор 3 сонгууль дараалж яасан. Өөрөөр хэлбэл 10 оноос хойш гэхээр одоо дараалсан 14 дахь жилдээ өмнөх 4 жилийг нэмэх юм бол 18 дахь жилдээ ерөнхий сайд хийж байгаа ийм хүн байна. Би андуурсан. Тэгэхээр энэ хүний тухайд зүгээр хуульч хүн. Нэг л би нэлээд олон уулзж ирсэн. Сургуулийн ах ч гэдэг Монгол дэрэгтэнч болсон албан ёсоор тэр албан бусаас тэр уулзсан ярьж ирсэн. Зүгээр нэг хоёр юм л юм байд. Бүхний өмнө монголчуудын эрх ашиг бүгдийн дээр бурхан байна гэж хэлдэг хүн. Тэгэхээр тэр хүний юу одоо маш энгийн тийм одоо жирийн үгээр практикал гэж ярьдаг шүү дээ. Одоо тийм айгүй тийм амьдралтай ойрхон юу монголчуудад ашигтай байна тэр Унгарын засгийн газрын хийх ажил. Одоо чинь энэ барууны орнуудаас тэр айдгүй ялангуяа баруун Европын орнууд ч одоо нэлээд шахалт үзүүлдэг. Ялангуяа тэр Европын холбооноос татаас авдсан байлээ шүү дээ. Тэр мөрий чинь зогсоо шүү гэдэг. Гэхдээ л энэ нэг Орос нөгөө талд нь Европ гэсэн энэ хоёрын дунд л энэ төрний хэлдгээр нэг хэвтэйх одоо хар үгээрээ тоглолт хийчихэд байгаа л нөхөр санагдаад байдаг. Урбан Виктор ерөнхий сайдын тухайд ганцаарч бас биш мэдээж бүхлүүдэн намар систем нам ажиллаж чинь тэрийг бас нэгдүгээр хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт олон төмний тэр дундаа зөвхөн Унгар биш Европтойр бас дэмжлэг хүлээгээд байгаа гэдэг бид нар харахаас энийг би элчин сайд багтаа нэлээд олон удаа бас хүмүүст хэрэг гэж оролдож байсан. Тэр үед бас шүүмжилж байсан хүмүүс байгаа. Одоо чиний зөв байж гэж байгаа ч хүмүүс байгаа. Танаа урбан чи ингээ буруудлаач гэж байгаа хүмүүс. Зөв эцсийн дүндээ хэн хожоод байна гэдэг л хамгийн сонирхолтой. Унгар усал хожих хэрэгтэй. Түүнээс биш газа хямдхан. Одоо жишээлбэл Европт хамгийн хямдхан газ авч байгаа газар Унгарчууд тийм. За дараагийн бас дахиад нэг өөр Унгар улсад хамгийн их хүүхдүүдэд болоод эмэгтэйчүүдэд залуучуудад хүргэж байгаа халамжийн бодлогоор Унгарчууд хамгийн түрүүнд байж. Тэгэхээр манайхан халамжийн бодлогыг шүүмжлээд гэтэл 4 хүүхэд төрүүлсэн эмэгтэй насан туршдаа орлогын албан татвараас чөлөөлөгдөв. Тэгэхээр орлогын албан татвараас чөлөөлөгдөнө гэдэг чинь ажил хийж тэрийг авна гэсэн. Зүгээр гэртээ суугаад байвал чөлөөлөгдөхгүй. Одоо сая 25 хүртэлх насны хүмүүс хүн амын орлогын албан татвараас 25 нас хүртэл чөлөөлөгддөг болсон. Тэгэхээр халамжийн бодлого нь өөрөө зүгээр мөнгө өгөөд авах биш харин юу яагаад гэдэг. Ажил хийгээд тэр дундаасаа авч байгаа орлогын албан татвараас нь чөлөөлчөөр жишээлбэл би тэнд юу гэдэг сая форумтны цалинтай байдаг бол миний хийж байгаа ажлыг 25-аас доош насны хүн хийх юм бол сая 250 мянган юу авчих юм шүү 25% учраас гих мэтэр. Тэгэхээр энэ бодлогын цааталтанд халамжийн бодлогыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нийлүүлж чадсанараа за дээр нь урман ерхий сайдын хувьд бол нэг чухал юм байна. Өөрийнхөө засгийн газрыг
үндэстний засгийн газар гэж нэрлэдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр анх 1991 онд юу гэсэн Унгарын ерөнхий сайд байсан хүний нэг хэлсэн үг гэдэг. Тухайн үед бас нэлээд их дуулаан тарьчихсан. Тэр нь би зөвхөн Унгар улсын ерөнхий сайд байгаа зогсохгүй 15 сая унгарчуудын ерөнхий сайд байхыг хүсэж байна гэж. Энэ бодлого яваад байна. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Унгарын хүн ам 10 сая. Дэлхий дээр байж байгаа хөрш улсуудтай нийлээд Унгар үндэстний тоо 15 сая. Тэгэхээр Европын холбоон дотор Европын холбоонд элсэн орснороо Унгар гэдэг үндэстний одоо identity гэдэг чинь одоо бусдаас ялгагдах тэр онцлог байдлыг хадгалж авч үлднэ гэдэг зорилготойгоор явж байгаагаар бас юуны урбан ерөнхий сайдын бодлого ялгарч харагдаад байгаа. Хоёрдугаарт нь Европын холбоо гэдэг бол бие даасан тусгаар улсуудын холбоо гэдгийг үргэлж хүчтэй хийлж байгаа нь бас их одоо бусад зарим нэг барууны улсуудаас бол арай өөр багш. Олон улсын хэмжээнд бол баримталж байгаа бодлогууд нь үнэхээр бас их сонирхолтой байна. Хамгийн их сонирхол татсан за тэр Орос энтриг нь бол одоо тэр болгон бас заримдаа сонирхож харах ч юм. Тэр хамгийн их сонирхол татсан бодлого бол дорн зүгийн нээлттэй бодлого буюу 100 тишээ нээлттэй хамт. Бид нар дандаа баруун тишээ биш 100 тишээ явъя гэд Турк улстай маш сайхан хамтын ажиллагаа үзүүлж байгаа. Хятад улстай хамтын ажиллаж байгаа. Монгол, Казахстан зэрэг улсуудтай ярьж байгаа. За энэ дунд бас нэг хэлэхэд жишээлбэл Монголд хүнд хэцүү байж байгаа үед буюу ковидын нэг дундуур юуны засгийн газрын шийдвэр гараад Унгарын засгийн газраас Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппарат бэлгэлж ийсэн. Тэрийг гадаад иргэн сайд нь өөрийнхөө онгоцсоор авч ирээд өөрөө гардуулчихсан манайхан мартаг бол байж байгаа чинь. Тэгэхээр энэ бодлогын цааталт нь маш том нээлттэй бодлого явуулаад дорн дахны нээлттэй бодлого гэдэг байдлаар зах зээлийн нэг газараас юм уу аль нэг талтай биш юмсоо бүх боломжит нээлттэй тал руу хардах гэж явж байгаа. Ер нь бол яг таны ярианаас бол үндэсний эрх ашиг хэмнэлдэг тийм л хүү юм байна тий. Нэг тийм юм гэж Европ байна уу гэдэг дагаад байхгүй, Америк байна уу гэдэг дагаад байхгүй тийм үү? Орос байна уу дагаад байхгүй. Ер нь үндэсний эрх ашиг гэдэг нэг номерын чухал зүйл байна. Тухайн цаг үед Унгар улсад унгарчуудад юу ашигтай вэ? Тэрийг бидний эрх ашиг гэж хэлдэг. Тийм. Яг зүгээр энэ түүхийхэн туршид Австри-Унгарын эзэнт хөрөнгөд те дэлхийн 1-р дайны Фердинанд ийг алуулснаас болж дэлхийн 1-р дай үүслээ гэдэг те. Тэгэхээр энэ Австритай бас холбооны ус байгуулад ингэ явж ирсэн. Бас тэгээд энэ түүхийнхээ өдийг сонирхолтой ус байгаа юм шиг байна л та. Тэгэхээр одоо энэ юугаар одоо яриад эхэлчихвэл бас дуртай цэцэг юм уу бол дахиад цаг ярьчихвар. Тэгэхээр маш товчхон хэлж байна. Австричуудыг унгарчууд манай хөргөн гэж хэлдэг. За хөргөн гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэг бол маш дотн хүнээ хөргөн гэх, нэг бол бас л манайх бас биш юмаа гэсэн үг. Яг ийм утгаар манай хөргөн гэж хэлдэг. 1848 оны 3 сарын 15-ны өдөр бас үндэсний эрх чөлөөний хөтөлбөрөнд австричуудын эсрэг байж байсан. За 1920 онд Трианоны гэрээгээр Австри-Унгарын эзэнт гүрнийг задлаад Чехословак, Югослав гэдэг шинэ улсуудыг бий болгоод ингэж явахдаа 300,000 км квадрат нутаг дэвсгэртэй байсан Унгар улсын 3/2-ыг нь аваад одооны 100,000 км квадрат нутаг дэвсгэртэй болгоцсон. Тийм болохоор дэлхийн 1-2 дугаар дайны дээр Унгарын засгийн газрын баримталж ийсэн бодлого одоо ч гэсэн баримталдаг бодлого нь Унгарын үндсэн нутаг дэвсгэрийг эргүүлж нэгтгэх хийсэн. Тэрэндээ хэмзэг байдаг шүү дээ. Тэр бол маш хэмзэг. Тэр Румыний талд ч хэмзэг, Украины талд ч хэмзэг, Словакийн талд ч хэмзэг. Ягаад гэхээр тэр унгарчуудын хувьд өөрсдийнхөө унгарчуудыг хамгаална гэж байгаа нөгөө улсын их ашигтай зөрчилдөж байгаа юм шиг харагдаж байгаа боловч орчин цагийн Европт бол нөгөө үндэсний цөөхийг хүндэтгэн гэсэн тэр зарчимтай бас нийцээд байх шиг харагдаад байна. Тийм болохоор энэ үүднээс бас их тийм өөрөөс бодлого явж байгаа. Австри улс бол дэлхийн 1-р дайны дараагаас эхлээд нөгөө цэрэггүй бүс нөгөө төвийг сахигч улс энэ гэдгээр яваад их сайхан хөгжсөн. Ийм ер нь бол унгарчуудын юунд бол одоо 1930-аад оны үед бол Будапешт хотын төвийн бүх үнэтэй ресторанууд бүгдээр германаар ярьдаг байсан. Гэх мэтэр тийм юу хүртэл байсан том нөлөөл. Одоо эргээд Унгар болж байгаа. Ер нь бол унгарчуудын дунд бас нэг чухал. Одоо хамгийн сүүлийн би хоёр жишээлж Францад айлчилж явах үедээ урбан сайд өөрийнхөө фейсбુક дээрээ хүннүүчүүд
Парис гэдэг тийм пост оруулж ирсэн. Тэр нь 1870-аад оны үед байсан маш алдартай юуны Унгарын яруу найрагчийн шүлгээс авсан хүннүүчүүд Парис гэдэг нэрээр нэг хүннүү хүн Парист очихоор ямар байна гэдгийг бичсэн тэрнээс иш татсан байна. Сая өнгөрсөн 7 хоногийн 5 дахь байвуу да Урбан сайд Ватиканд альчлаад Паплантай уулзсан байлээ. Тэгэхдээ Ватиканд байдаг хэний Атила хааны хөшөөний хажууд хүннүүчүүд Ватиканд гэдэг байдлаар постлцсон байлаа. Тэгэхээр жишээлбэл одоо над шиг эрх хөшөө Унгар хэлтэй нөгөө Монголоо бодсон бас хүннүү гэдэг бол бидний үдэц гэж боддог хүнд бол энэ маш тийм одоо юу гэх юм сэтгэлд ойрхон дотн санагдав. Би яг асуух гэсэн асуултыг л та хариулаад байна л да. Тэгэхээр та нэрийн үүн дээр санал нэгдэггүй энэ Европ Унгарчуудыг ер нь бидэнтэй одоо ингээд өвд эзнэртэй бараг л одоо тий юу гэх юм одоо ингээд хоёр сарцсан. Би бол бүрэн итгэжтэй байдаг шүү дээ. Бидний яддаг шүү дээ тий. Бидний зүгээр хэр зэрэг хол ойрын тухай л асуудал байгаа болохоос биш гарцаа авахгүй хамаатан садаг Унгарчууд байлаа. 2-3 янзын одоо онол гэдэг юм байгаа. Ялангуяа одоо сая та бүхэн ярьсан Трансильвани гэж ярьдаг. Тэр бол одооны Румыны улсын нутаг дэвсгэрийг хийдэг Трансильваничууд байдаг. Бид нар зөвхөн Трансильваничууд гэдэг. Тэрийг CK гэдэг. За CK-чууд бол тэр тусдаа үндэстэй яг Унгарчууд. Унгарчууд. За Унгар-Унгартай бүр Унгар хэлнийх нь аялал маялал нь хуучны хадгалаад байна. Тэгэхээр тэд нарт юу гэж хэлдэг вэ гэхээр Атила хааны хүү Чобо гэж хаан хүү байсан. Тэр Чобогийн бие хамгаалагч 3,000 цэргээс үүссэн бид нар тэндээ байсан гэж ингэж шууд Атилатай холбогддог. Одооны Унгарын нутаг дэвсгэр дээр байж байгаа Карпатын хот хорт байж байгаа унгарчууд бол 800-аад оноос 1000 оны хооронд нүр дэллэж очсон гэж үздэг. Би зүгээр ганцхан жишээ хэлэх дуртай. 500-аад оны үед одооны Карпатын хотгорт хүннүүгийн эзэнт гүрэн байсан байдаг. Дараа нь аварчууд буюу манай жужаанчуудын эзэнт гүрэн байсан байдаг. Дараа нь Унгарын эзэнт гүрэн үүс. Гэтэл хүннүүчүүд аварчуудтай байлдсан тухай асуудал, аварчууд унгарчуудтай байлдсан тухай асуудал байдаггүй. Миний ойлголтоор эдгээр маань нэг зүгээс ирсэн хамаатан садан гэдгээ бүрэн мэддэг улсууд л байж. Тийм учраас явсан. За тэгээд мэдээж нэлээд өөр зүйлүүд бол бий болсон баг. Гэхдээ би бол гарцаа авахгүй хамаатан садан гэдэгт бүрэн дүр ихтгэлтэй байдаг. Яг ижилхэн утгатай, ижилхэн хэллэгтэй 250 үг Унгар хэл Монгол хэлэнд байдаг. Жишээлбэл шар өнгийг шаарга, бор өнгийг борно, хөх өнгийг кик. За тэр байтугай зарим газар кök гэж ярьдаг. Нөгөө манай Монголын кök тэнгэр мэн гэдэг. Жишээлбэл кök тэнгэр гэдэг үгээр тэнгэр гэдэг нь тэнгэр гэж хэлдэг. Тэнгис гэсэн үг байдаг. Гар гэдгийг кор гэдэг. Хоронг гэж үг байна. Харанг гэсэн үг. Түмэн буюу томин гэдэг үг нь маш олон юмыг нэг дор бөөгнөрүүлсэнийг хэлж байгаа жишээ дээ. Түмэн гэдэг тийм. Гэх жишээдээ ингэж яриад байвал маш олон юм чаас. Ерөөсөө унгарчуудын юуны гарал үүслийн тухайд бол нүүдэлчин гарал үүсэлтэй Европт байгаа цорын ганц нүүдэлчдийн төр улс 1000 жилийн түүхтэй болж байна. Манай жужаанчууд юуны хятадчуудтай холбоотой байсан байж магадгүй Уралын нуруунаас нүүдэлж утсан юм хүмүүс л гэдэг ч боддог. Тэгэхээр яг сүүлийн нэг асуултыг сая сэрийн ерөнхийлөгч одоо төрийн эргэлтээр гэх юм уу одоо нөгөө сөрөг хүчнийхэн ер нь тэрнээс л Дамаск хотыг эзэллээ л дээ. Тэгэхээр яг эзлэхээс өмнө Асад бол Урбанаас зуучлаач гэж. Тэгэхээр би юу асуух гэдэг. Тэгэхээр Урбан ер нь дэлхийд за Унгартай бол тийм юм байж. Дэлхийд ер нь хэр нэг хүндтэй хүн бэ? Энэ өөрийгөө ер нь хэр хүлэмжшүүлсэн хүн бэ? Одоо сая гэхэд ингээд Асад бол бүр одоо жишээ нь ингээд энэ сөрөг хүчний бас олон байгаа л та. Америкийн дэмжлэгтэйч байгаа. Нөгөө Арабын нөгөө дэмжлэгтэйч байгаа. Магадгүй тэр Ираны дэмжлэгтэйч байгаа. Сая нөгөө Туркууд бас орж ирээд энэ Асадыг ч унгахад төлхөө оролцчлоо шиг яриад юм л та. Тэгээд харилцан ингээд маш олон юм үүсчээ. Гэхдээ л Урбаныг ингээд зуулчлаач гэдэг нэг сая яс. Тэгээд дэлхийд хэр нэр хүндтэй юм бэ? Ер нь бол асар их нэр хүндтэй болчихлоо. Намайг элчин сайдаар ажиллаж байх нэг 6 жилийн хугацаанд бол Европ дахь нэр хүнд хүлийн зөвшөөрөгдөж байгаа байдал. Хүлийн зөвшөөрж байгаа байдал гэдэг бас нөгөө талдаа үзэн ядагч байгаа байдал гэдэг нь ижилхэн ойлгохоор айл нөсөж гисэн. Яг тийм байдал анзаарэгдэж байсан. Ялангуяа элчин сайдууд бол хоорондоо
мэдээж ярин тэр дундаа өнгөр хэлтэй цөөхөн элчин сайдуудын нэг байсан учраас надаас Урбаны тэр үг нь юу вэ гэж ингэж асууж. Тэгэхэд лавл тэнд байсан 100 гаруй элчин сайдуудын дунд бол бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн. Тэр байтугай Францын элчин сайд Урбаныг өмөрч хийснийхаа төлөө эргүүлэн татагдчихсан тийм тохиолдол хүртэл гарч ирсэн. Яг одоо харахаар жишээлбэл сая Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа барууны хэвлэлүүдэд бичиж байгаа зүйл нь Урбаны холбоотон Америкийн сонгуульд яллаа гэж, Америкийн нэгдсэн улсын сонгуульд яллаа гэж бичижсэн гэж тэгээ бодохоор хэр зэрэг Европт хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч вэ гэдэг нь харагдаж байна. Яагаад гэхээр та бүхэн зүгээр бодоорой. Ардчилсан сонгуультай олон намын системтэй тэр нь бүх Европын холбоон дотор байж байгаа улс төр 10, 14, 18, 22 гээд дөрвөн сонгуул дараалаад 3-2-оор ялдаг тийм улс төрийн нам, тийм улс төрийн хүчин, тийм улс төрийн хүчний удирдагч байхгүй. Тэгэхээр энэ бол бүрэн дүрэн хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн шинж. Ерөнхийдөө зөвшөөрөгдлөө гээд буруу тийшээ юу гэдэг нэг хүний дарангуйлалч гэдэг юм уу, тийм юм руу явахгүй үндсэн зарчмаа хадгалаад байгаа учраас олон улсын тавцсан гүйцэтгэх үүрэг нь улам нэмэгдээд тэгээд хүчрхэг улсуудын хооронд зуучлах үүргийг гүйцэтгэж магадгүй гэдэг ийм юмуд бол нэлээд гарч ирж байна гэж ойлгож байгаа. Тэрний нэг илэрлэл нь сая тэр байх гэж бодож байна. За мэдээж бас өөрөө яг энэ удаад бас нэг өөр зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр Европын холбооны хамтын ажиллагааны байгууллага гэдэг байгууллага байж байгаа. Тэр байгууллагын нөгөө 6 сараар улсууд ээлжилж явдаг. Тэрний ерөнхийлөгч нь энэ 6 сарда өнгөр ус ажиллаж байгаа учраас энэ ус нөлөөсөн байх магадлалтай. За ерөнхийдөө бол сая сүүлийн 1 жилийн хугацаанд 23 оноос эхлээд Урбаны юутайгаар оролцоотойгоор Европын патриотууд буюу эх орончид гэдэг нэртэйгээр Европ парламент дотор сөрөг хүчний нэг юм бүлэглэлийг бий болгож эхэлж байгаа. Энэ Европ парламентын 800 гишүүд дотроос одоогоор 200 гишүүнтэй 3 дахь 4 дахь том нам болж байгаа. Ингээд цаашдаа явах нь. Тэгэхээр ер нь бол одоо Ангела Меркель, Эммануэль Макрон, за дээр үед бол одоо Саркози тэр бас өнгөрөх үе юм шиг Саркози гэж нэрлэдэг. За Саркози ерөнхийлөгч нь тэр хэмжээний нөлөөтэй Вацлав Хавелч гэдэг юм уу тийм хэмжээний улс төрийн нөлөөлөлтөй хүлээн зөвшөөрөгдсөн гэхээр бас үзий яддаг хүмүүс олонтой ийм хүн болж ийм улс төрч болж төлөвшөж байна гэж 1963 оны надаас 11 насаар ах ийм хүн байгаа. 11 насаар. За энэ хүн өөрөө 2030 оны хүртэл улс төрийн карьерээ тодорхойлсон байж. Тэгэхээр 2030 он гэдэг нь 67 нас хүртэл ажиллана гэсэн. Мэдээж 30 гэдэг нь 33 ч болж болно. Гэхдээ яг энэ утгаар нь эргүүлээд бодохоор урдаа тавьсан төлөвлөгөө юмнууд бол нэлээд байна гэж бодоод байгаа. Би ер нь оюутан байх цагаас эхлээд түрүү хэлснээр 1993 онд өнгөрт 94 оны сонгуулиас сонгуул болгон дээр Урбаны үг яриа юмнуудыг бас нэлээд судалж байгаа. Урбаны тухай бичигдсэн номнуудыг нэлээд олон хэд хэдэн хэлээр бас үзлээ. Тэгээд ингээд үзэхээр ганцхан энэ миний бодол биш. Ерөөсөө дэлхийн хэмжээнд бол 21-р зууны ихэнх үеийн дэлхийн нөлөө бүхий за юу гэдэг 10 гэдэг юм уу 15 гэдэг юм уу өдөртөгчдийн хэлийг гэх юм бол юунд гарцаа байхгүй Урбан орж ирэхээр юм гэж байна. Тийм би таны яриг тасдаад зөв би хэрвээ бас төрний шиг андуураагүй бол Урбаны нам бол унгартаа ингээд тасарсан юм санагддаг байхгүй юу? Тэгэд нөгөө намууд нь болохоор яг ижил тэнцүү ингээд саналаа хуваачаад байгаа юм шиг. Тэгэд нэг Урбан бас ялаад байгаа юм шиг нэг тийм их тийм юм харагдаад байна. Яг тийм юм байгаа. Одоо жишээлбэл хэрвээ анзаарсан бол сая 2023 онд юу болсон? Будапештийн орон нутгийн сонгуул болсон. Будапештийн сонгуулиар урдан засаг дарга Будапештийн засаг мэр байсан сөрөг хүчний үе ялсан. Дахиад хоёр дахь маш ойрхон гарсан 200 хүний зөрүүтэй гарсан. Тэгээд бөөн тоолоо болж байгаа. Тэгээд тэр гаражны Андраш гэдэг нөхөр хүн дахиад ялсан. Ялсан шалтгаан сөрөг хүч. Ялсан шалтгаан нь саяын таны хэлдэг сөрөг хүчнүүд нь бүгдээрээ Будапешт хот дээр цорын ганцхан нэр дэвшигчтэй оролцсон учраас ялаад байна гэдэг ийм өөрөөр хэлбэл хэрвээ Урбаныг ялъя гэж бодох юм бол бусад сөрөг хүчнүүд нь хүчээ нэгтгэх хэрэгтэй гэдэг нэг ийм юм ярьж байгаа. Энэ нь Будапешт хотод үнэн болохоос биш. Өнгөр улсын нутаг дэвсгэр дээр аваад үзэхээр бусад бүх хот тосгон дээр бүгдэн дээр нь
Фидес ялцсан. Фидес буюу юу юм. Ер нь бол бас гэс одоо энэ дэр энгийн юм ярьж байгаа юм чинь. Фидес буюу 3 үгний товчлол Феодал Демократик Швейцыг буюу залуу ардчлагчдын холбоо гэдэг нэртэй эхний үсгүүдээр нь нэрлсэн юм. Одоо бүгдээрээ мартагдаад Фидес болсон. Анх одоо Унгарын парламентын дарга хийж байгаа урд нь ерөнхийлөгч хийжсэн одоо хэд хэдэн сайд хийж байгаа хүмүүстэй 36 залуу 1989 онд энэ Фидес гэдэг намыг байгуулж 1990 оны сонгуулиар анх парламентод орж ирсэн. Тэгэхээр хин 3 хүн байгаа. 4 хүн байгаа. Энэ 4 урбантай дөрвөлээ 90 оноос хойш тасралтгүй парламентын гишүүнээр сонгогдоод явж байгаа гэсэн. Энийн ард талд нь бас улс төрийн маш нарийн тийм одоо юу гэдэг ухаалаг тоглолтууд хийгээд байгаа. Сөрөг хүчнүүд нь бие биенийхээ саналыг хуваах хэмжээнд байлгаад байгаа. Шинэ нам бүрт үүсээд байгаа. Одоо энэ жил гэхэд бас нэг ТИСА гэдэг нэртэй шинэ нам үүсэн байж байгаа. Урд нь барууныхан гэдэг шинэ нам үүсээ дахиад 2 хуваагдсан байж байгаа жишээтэй ингээд юуны улс төрийн хувьд бол маш сонирхолтой үйл явц тийм. Тэгэхээр та тэр хотыг мэр гэж ярьлаа л да. Манайх одоо 2026 оны 1 сарын 1-ээс хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гэж шинэ хууль гарч байгаа. Тэгээ энэ хуулиар одоо шинэ Токио хотын даргаыг Токио хотын иргэд сонгодог тий. Сөүл хот одоо тэр Америкийн дээнүүр ч юм уу тий иргэд ингээд сонгож шít. За манайх бол яг энэ чиглэл рүү явж байгаа. Тэгэхээр та Унгарт одоо бас олон жил байсан хүний хувьд энэ тогтолцоог хэр зөв. За одоо шинэ слотын даргаыг бид иргэд бид сонгох. Одоо би шинэ ярам гэжтэй. Ярам хотын даргаыг ярам иргэд сонгох. Яг хэрвээ би өнөөдөр ийм ажил хийгээгүй бол маш олон саналууд хэлмээр. Тэгэхээр өнөөдөр төрийн жинхэнэ албан агчаар төрийн байгууллагын тогтолцоо нь ийм байх нь зүйтэй гэж ярих нь бол нэлээд юу гэдэг оновчгүй юм болох бах. Гэхдээ дэлхийн нийтийн жишгийг авч үзээд тэгээд ерөөсөө үндсэн хуулийн тогтолцоон дотор орон нутгийн тогтолцоо гэдэг юм маш чухал байна. Тэр тогтолцооноос аваад үзэх юм бол иргэд өөрсдөө сонгодог байх нь хамгийн оновчтой тогтолцоо юм бол гэж боддог. Тэр нь хариуцлага хүлээх тогтолцоо тохиол зэрэг явдаг учраас тэр нь улс төрийн хариуцлагыг сонгуулиар дахин сонгохгүй байх гэсэн ийм хариуцлага явдаг учраас нэлийн одоо ач холбогдолтой болов тэр тусмаа евро орон нутагт улс төрийн намуудын тогтолцооноос илүү нөгөө иргэдэд хүлийн зөвшөөрөгдсөн удирдагчтай байх нь чухал болов гэж боддог. Тийм дээ. Одоо ерөөс ингэж байгаа юм л та. Зүгээр л яхад ярам хотын дарга гэж бол иргэдээс сонгоод за хотын зөвлөлгээд нэг 13-аас 17 хүн те. Тэгэхээр бид нар хоцорч хоцруулна гэх юм байхгүй. Иргэдээс сонгосон даргыг иргэдэл хоцруулна. Тэд нар бол төсөн мөсөө батлна, хяналтаа тавина. Тэгээд хороо гэж байхгүй болж байгаа, хороол гэж болж байгаа. Хорооныхаа даргыг тэр хүмүүсээс тавьдаг. Зүгээр яг энгийн нэг юм бол. За тэгээ баярлалаа. Тэгээд танд дахин одоо амжилт хүсье. За тэгээд та бас энэ усын салбарт бас томоохон ажлуудаас эхлүүлсэн. За тэрнийхээ бас эцэг үзээрээ. Гэхдээ та бас зөв тэтгэвэр гэж ярьж байна. Би бол таны харах модоо тэтгэвэр та хараа болоог байгаа гэж бодож байгаа шүү дээ. Ялангуяа одоо энэ залуучуудыг соёлыг хэрэглэх тийм үү? Одоо усны одоо энэ зохистой хэрэглээний талаар би бас таны олон ажил хийгээсэй. Ялангуяа энэ олон ажил хийх гэдэг амьд архивыг та өөрөө явж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас таны бас ажилласаа гэж бодож байна. Тэгээд хоёулын чи яриа одоо нэг 2-4 ирсэн 40 минут орчим яриа гэсэн одоо аль хэдийн цаг өнгөрчлөө. За маш сонирхолтой ярьж байгаа учраас одоо ингэ бүх юм ингээд маш хурдан явж байна. Маш их баярлалаа. Би тэгээд нэг л зүйлийг бас дахиад хэлчихье гэж боддог. Ус энэ нэгний асуудал биш. Ус төрийн ч асуудал биш. Усны газрын ч асуудал биш. Ус өмнө аймгийн ч асуудал биш. Харин бүх нийтийн. Тэр байтугай бүх хүн төрлөختөй. Тийм болохоор бид нар хэрвээ хүмүүн гэдэг одоо юу гэдэг бодгал амьд үлдээ гэж бодох юм бол усаал хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр энэ үүднээс нь бүх хүн бүр өөрөөсөө шалтгаалх болгоныгоо усны дээр усыг хамгаалах ажил дээр хийгээ яваасаа боломжтой газар болгонд нь усаа хэмнээсээ боломжтой газар болгонд нь усаа хоригдлуулаасаа хэрвээ тэгээд ирэх юм бол бидний амьдрал сайхан болно гэсэн итгэл үнэмшилтэй явж байна. Мэдээж цаашдаа бидэнд хийх ажил асар их байна. Хүнд зүйлүүд чих байна. Жишээлбэл туул голынхоо усанд хүүхдүүд байна дураараа шумбиж чадахгүй байгаа тохиолдолд бидний усны ажил болж ийн гэж хэлэх нөхцөлгүй учраас тийм сайхан одоо ямар ч айж ичих зовхгүйгээр тэр бохирдсон байна гэж зовхгүйгээр туулын ус руу шумбиж ордог тэрийг болгохын төлөө би хүүхд байхдаа тэгж өссөн. Өөр хүүхдүүдэд тийм байлгахын төлөө дотор сайн хэлбэл муу хэлбэл эсвэл эсэргүүцсэн дэмжин хамаа байхгүй зүтгэн ард иргэдийнхээ бүгдээрээ хамтдаа
Зүгээр энгийн үгээр хэлчихээ туул голын төлөө. Энэ туул гол гэдэг үг бол энэ гол биш харин усны төлөө хамтдаа байгаа л гэсэн үг. Ягаад гэвэл хэн нэгэн хүн усыг бохирдуулахаар тэр хүн хохирох биш. Харин нийтээр хохирдог. Харин бүгдээрээ усаа хамгаалвал бүгдээрээ л үр ашиг нь хүртэнэ гэсэн. Тэгэхээр маш их баярлалаа. За хүндэт үзэгчтэй тод мэдээний сайт байлаа. За сэтгүүлч бэлгүүтэй. За энэ удаагийнхаа шууд лайвыг өгөр өндөрлж байна. За тань дахин амжилт хүсье. За маш баярлалаа.